За баярлалаа. Би нийтлэгээр нэг хоёр зүйл асууад ирэхээ. Энэ улс орны эдийн засаг дэлхийн нийтийг амарсан сардахалтай холбоотой амаргүй байгаа. Ийм үед одоо манай байнгын хорооны эрхэл асуудлын хүрээнд байгаа байгууллагууд одоо хэр хэмнэлтийн горимд ажиллаваа. Энэ талаар нэг хариулт өгөөч. Хоёрдугаарт манай эрхлэх асуудлын хүрээнд байгаа энэ хоёр гол яамны энэ оны төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой тэрний гүйцэтгэл чанар байдалтай холбоотой тавьж хариулт өгвөл болох уу? Бид одоо энэ их хурлын гишүүд хөрөнгө оруулалттай холбоотой юмд бол нэлийн санаачлагаараа одоо байгаль орчин аялал жуулчлалын яам руу, хүнсэтэй аж ахуй, хөнгө үйлдвэрийн яам руу одоо хуваарлалт хийдэг л дээ. Тэгээд тэр нь бол энэ худалдаа авах ажиллагаа тендер за түүнийг дагсан одоо шалгаруулсан компаниудын хариуцлагатай холбоотой олон одоо дутагдал тоглол гарах юм аа. Тийм учраас энэ байдал дээр нэг хариулт өгөөч. Одоо байгаль орчны яамд бол бид энэ гадрын усыг хоримтлуулахтай холбоотой санал санаачлал гаргаад багч гисэн одоо энэ голууд дээр усан санг байгуулад энэ одоо хавар намрын үерийн усыг одоо бага хугацаанд ч гэсэн хоримтлуулъя гэдэг ийм санаачлал гаргаад их бага хэмжээний хөрөнгө мөнгө оруулсан. Тэгээд тэрний одоо гүйцэтгэл бол туйлын хангалтгүй байгаа. Би танаа усны газрын одоо таны мегаваргон одоо гаргаж өгсөн хүмүүстэй цуг тэр компани улсуудтай газар дээр нь очсон мөрөн хангалын гол цаа талд нь одоо хорхын гол дээр нэг 10 га услгааны талбай усжуулах ийм систем хийсэн. Тэр компани одоо гомдол санал байна. 40 сая төгрөгөө олж явж чадаагүй. Ажил нь гүйцэтгэл дутуу. Тэгээд тэрэндээ бол ийм тайлбар хийгээд байж ах чийтэй юм аа. Та бүхэн одоо өмнөх парламентын хугацаанд ярьж ийж энэ авраг тосон гэдэг бол одоо монголчуудын өвчин зовлон баригдсан энэ уулуурхай хүнсний үйлдвэрийн чиглэлийн одоо элдвийн бясраац харшил ийм өвчтөе хүмүүсүүдийг эмчилж эдгэрүүлдэг газар штэ. Тэгээ ачааллаа дийлэхгүй энэ жил одоо 1 жилийн хугацаанд үнжи тэгээд энэ талхалтал ачаалал энэ ганц сэржилттэй холбоотойгоор зүүн бүрдийн ус нь одоо ширгэж байгаа. Ямар ч байлаа гэсэн одоо аршаа нуураа бичсэн гэхэд зүүн нуурынхаа усыг сэргээе гэдэг нэг 200 сая төгрөг. Энэ мэрэгжлийн одоо эрдэмтэд мэрэгжлийн хүмүүсүүд хурал семинар хийгээд бүгдээрээ одоо санал нэгдээд нэг 180 орчим сая төгрөгөөр энэ усан сан байгуулад одоо энийг бол тэжээж болох нэ гэж ингэж ярьсан. Тэгээ одоо бүр тэр маанч байхгүй. Одоо бүр хасагдаад ингээд одоо байхгүй явж явах шийдэ ийм хариуцлагагүй байдлууд байх юм аа. Энэ зүйл дээр одоо тодорхой хариулт өгье. Би бол одоо өөрийн хариуцж байгаа тойрогтой холбоотой ганц нэг зүйл хэлж шít. Энэ мэд зүйл бол улс орон даяар одоо нийтлэгээрээ байж байгаа байхаа гэж би ингэж бодоод байгаа юм. Тийм учраас энэ талаар нэг хариулт өгөөч. Хоёрдугаарт бол энэ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний мал аж ахуйн гаралтай одоо энэ түүхийд бүтээгдэхүүнийг зах зээл төрөхтэй холбоотой нэгдсэн бодлого одоо хаана явна? Биднэрт одоо ирсэн байгаа мэдээлэлээр бол энэ дархны хөнгөн аж үйлдвэрийн парк байгуулахтай холбоотой энэ одоо ямар шатанд явж байна? Энэ томоохон хэмжээ нэгдсэн журмаар одоо мал аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүнээ бүрэн хэмжээнд боловсруулад бүх одоо аймагуудаасаа сумдуудаасаа энэ түүхийдийг нь одоо татан төвлөрүүлээд энэ тээвэр туурга бүх юмыг нь зохицуулаад явах юм бол би болцоо гарах юм болоо гэж бодож байгаа. Тэгтэл яг энэ талаар ямар одоо төвшөнд явж байгаа талаар нэг нэгдүгээр асуудал бол 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн 2020 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, эрүүл мэндийн сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал байгаа шүү. Хоёрдугаар асуудал гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудыг асуух гэдгийг гишүүд манаас анхаараарай. За Сараа сайд хариулъя. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Гишүүн маань маш чухал асуудал хөндөж байна. Усны асуудал бол үнэхээр чухал. Монгол улс бол усны нөөцийн хомсдолтой орны тоонд ордог учраас бол энэ усны асуудлаар онцгойлон анхаарах шаардлагатай. Тийм ч учраас бол засгийн газар тогтоол гаргаж усны агентлаг байгуулж байгаа. За шийдвэр нь гарсан. За бид бол усны агентлагийн бүтцийг хийж батлаад одоо ингээ агентлаг маань
бие дааж үйл ажиллагаа явуулахар болж байгаа. Тэгээ бие даана гэдэг маань усны чиглэлээр засгийн газар болон байгаль орчин аж ахуйн яамнаас барьж байгаа бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй ийм агентлаг байгуулагдаж байгаа гэсэн үг ээ. Тийм учраас сая бол тодорхой асуудлуудыг ярьсан учраас мегмар дарга та энэ асуултанд хариулаарай. За төсөвтэй холбоотойгоор бол байгаль орчин аж ахуйн яам бол харьцангуй бусад яамтай харьцуулахад улсаас бага хэмжээний төсөв авдаг ийм яам. 2020 оны төсөв бол нийтдээ 176 тэрбум. За хэмнэлтийн горим руу шилжиж байгаатай холбогдуулан энэ 176 тэрбум төгрөг маань 10%-аар буурч байгаа. Өөрөөр хэлэх юм бол 157 тэрбум болсон байгаа. За үүнээс бол 145 нь урсгал зардал. За 31 тэрбум нь бол хөрөнгө оруулалтын зардал байгаа. За 145 тэрбум төгрөг буюу урсгал зардал маань нийтээ 6 тэрбум төгрөгөөр тодтоглоор буурч байна. 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт маань бол 12 тэрбум төгрөгөөр буурч байгаа одоо ийм үзүүлэлтүүд байна. За ер нь хэмнэлтэнд чухам юу орвоо гэж Батэрдэн гишүүн маань асууж байна. За гадаад дотоод томилтууд, за эд огшил худалдан авах, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын төлбөр, за аялал жуулчлалын салбарын одоо урсгал зардал маань бол үндсэндээ нэлээд одоо хасагдсан ийм байдалтай байгаа. За устай холбоотой асуудлыг мегмар дарга та өөрсдөөд хариулах уу? Хэддүгээр микрофон дээр байгаа юм бол? За мегмар дарга нэгдүгээр микрофоноор сууч хариулъя. Усны газрын дарга мегмар. Асуулт асуух хүмүүс өөрсдөө танилцуулаарай, протоколд нь орно. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Усны газрын даргын төр үүргийг тууруулж мегмар байна. За 2018 онд Хинтээ аймгийн Өмнөдлөгөр суманд усны хөв цөөрөн байгуулахаар 600 сая төгрөгийг тавьсан. Үүний хүрээнд Мөрөнгийн гол, Хангалын гол, Хурхын гол дээр 3 хөв цөөрөн байгуулахаар зураг төсөл ажлыг хийсэн. За Мөрөнгийн гол, Хангалын гол дээр хийгдэж байгаа ажлуудыг бол гүйцэтгэгч компанийнхантай бас ярилцсан Вэлмонт компанийнхан одоо дутуу байгаа ус гаргуур, ус хоёр, хашааг сэлэх ажлуудын талаар өчигдөр ярилцсан тохиролцоод 10 сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхэр болсон байгаа. За Хурхын гол дээр усан сан барих гэтэл орон нутгийн зүгээс санал гарсан. За нэг суманд одоо ингээд олон усан сангаар яах вэ? Усалтын систем барьж өгөөч. Сумын засаг дарга Эрдэнэбаатар болон ийм саналууд одоо танилцуулаад сангийн ямар ярьж тодорхой хэмжээний усан сантай усалтын системийн барилгыг барьсан байгаа. За энийг шийдэхин тулд тодорхой хэмжээгээр хугацаа орсон. Тухайн компани ажил гүйцэтгэх хугацаа бол одоо бид нар ажлыг юунд нь очиход бол 80% гүйцэтгэлтэй байсан. Тэгээд 18-ны төсвийн гүйцэтгэх нөгөө сангийн яамнаас бодис санхүүжилтийн ажлын санхүүжилсэн учраас тэр мөнгө нь хураагдсан байгаа гэдгээс энд хэлье. За авраг тосон нуурын хувьд бол энэ жил бол аялал жуулчлалын чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй өнжөөсөн. За энэ хаавар Хинтээ аймгийн Дэлгэр хаан суманд 20 м/с-ээс дээш хурдтай салхины өдрийн тавд бараг 30 гаруй хоног үргэлжилсэн. Маш хэмжээгээр шороо, тоос, малын өтөг бус нууранд хуримтлагдсан байгаа. Одоогийн байдлаар бол нуурыг цэвэрлэхээр бас одоо гадна дотны компаниудтай бас ярилцаж тодорхой хэмжээнд дээж авч химийн шинжилгээ, лабораторийн шинжилгээ хийлгэж байна. Зүүн бүрд нуурны хувьд бол 200 сая төгрөг тавигдсан. За энийг бол бүрэн одоо тендерийг авах эрх нь бол орон нутагт нь шилжүүлсэн байгаа. За Хинтээ аймгийн байгаль орчин аж ахуйн газар энэ дарга ахсан ажлын хэсэг байгуулагдаад 3 удаа тендер зарласан. Зүүн бүрд нуурыг одоо сэргээх ажил бол 3 удаа тендер зарлаад гүйцэтгэгч орж ирээгүй. Одоо эцсийн үнд бол тийм шууд гэрээ байгуулах нөхцөл рүү орж байгаа. Энэ ажил маань бол ингээд цаг хугацааны хувьд нэлээд хоцрогдолтой явж байгаа. Ер нь одоо устай холбоотой олон ажлууд хийж байгаа. Зарим нь бол одоо шууд утгаараа хэлэхэд
одоо түлхүүр гардуулах нөхцлөөр хийгддэг. Гэхдээ одоо яг ажил гүйцэтгэхийн явцад сум орон нутгийн зүгээс тодорхой саналууд гардаг учраас тэрийг тусгаж амьдралд нийцүүлэх зорилгоор тэр усалтын систем усан сангийн ингэж барьж байгуул зураг төсөл нь өөрчлөгдөх ийм байдлууд гардаг. Үүнтэй холбогдоод гүйцэтгэгч компани зүгээс 6 дахин шинээр хийх, хугацаа алдах ийм байдлууд гарсан байгаа. Энийг бас цааш бид батлагдсан зураг төсөлтөй ажлуудыг бол зарлах зүйтэй байна гэж бодож байгаа. Цаашдаа усны агентлагаас бол усны нөөцийг хуримтуулах, усан сан байгуулах, услогаатай газар тариалан хөгжүүлэх зэрэг одоо томоохон зүйлийг хийж хэрэгжүүлнэ гэсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За баярлалаа. За Мягмар дарагт баярлалаа. Ер нь асуултанд 2019 оны төсвийн гүйцэтгэлийг бол 2 дугаар хэлцэх асуудал байгаа шүү гэдгийг хариулт өгж байгаа гişүүд ажил хэсэг анхаараарай. Гişүүд ч гэсэн асуултаа бол зөвхөн төсвийн тодтолтой холбоотой асуулт асууна. 1-р асуудал. Нэмж асуух бол тэр микрофонд хариул. Асуу. Батэрднэг шүү. Батэрднэг гишүүний микрофоныг За баярлалаа. Би төсвийн тодтолтой холбогдуулаад хэмнэлтийн горимд яаж хийж ажиллаа гэснийг би асуусан. Тэрэн дээр нэг тодорхой хариулт өгвөл. Хамгийн гол нь би асуугаад байгаа юм нь энэ төсвийн тодтолтой холбоотойгоор төлөвлөсөн одоо хөрөнгө санхүүжилт энэ хөрөнгө оруулалтын ажил ямар хөө байдалтай байна л гэж би ингэж л асуугаад байгаа юм л да. Баярлалаа. за байгаль орчин аяж үйлчлийн сайд Саран Гэрэл хариулъя. Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Саяны Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумтай холбоотой хөрөнгө оруулалтын ажлыг бол би усны агентлагийн захирал Мягмар их дэлгэрэнгүй хариулчлаа гэж ойлголоо. Ялангуяа хурхын гол дээр усан сан барих байтал усалтын систем барьсан өөрөө төсвийн тухай хуулинд заасан тэр заалтын дагуу яваагүй байдлаас болоод санхүүжилт нь хураагдсан байна. Тэгэхээр одоо энийг бол хуультай нийцүүлж усалтын систем болгож өөрчлөсний дараа санхүүжилтээ авах нөхцөл байдал бол үүснэ гэдэг нь бол ойлгомжтой байгаа. Энийг бол одоо ингээд сангийн яамтай бид одоо ярих шаардлагатай болж байгаа юм байна. За 100 нүүрийн 200 сая төгрөг дээр авраг толсон нүүрийн аль жуулчлалын ажил яваагүй энэ асуудал юмнууд бол одоо гарцаа байхгүй хөдөө орон нутагтай холбоотой. За ер нь нэг 200 500 саяын ажлуудыг ихэнхдээ орон нутаг бол өөрсдөө шилжүүлэх юм хүсэл тавьдаг. Ганцхан одоо байгаль орчин аялал жуулчдын яам биш, эрүүл мэндийн салбарт ч гэсэн Мягмар дарга 1-8. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За өмнө дэлгэр сумын хувьд хурхын гол, мөрөнгийн гол, хангалын гол төр хийсэн ажлуудаас сая тайлбарлалаа. Хурхын гол дээр бол усан сангийн одоо 9 сая мэлкубын усан сан барих байснаа болоод усалтын систем 10 гагийн усалтын систем тодорхой хэмжээний 2 сая мэлкубын тийм одоо усан сан барьсан. Гэхдээ тухайн компанид бас одоо уулзаад за энэ асуудлуудаа бас нутаг орны одоо сумын засаг даргын ирсэн саналууд бичиг энийг үндэслээд ажлаа өөрчилснөөс болоод ажлын гүйцэтгэлийн одоо хийж чадаагүй нэмэлт санхүүжилтийг авах боломж одоогор байхгүй байгаа. Яг тэгэхээр 18 оны төсөвт суусан 18 оны жилийн эсрэг гүйцэтгэлээр энэ мөнгө бол ингээ хаагдсан. Түүнээс одоо яам байгаль орчны яам бол мөнгө За 3 номер дээр цангийн яамны төрийн найрын бичгийн дарга хэмнэлтийн талаар одоо нэмж хариулъя. Бас хөдөө аж ахуйн сайд бас нэмж хариулах боломжтой шүү гэж хэлье. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол энэ цар тахлын хөл хорио тогтоосноос хойш бол
засгийн газар яамдууд хэмнэлтийн горимд ажиллаж байгаа. Бид нар төсвийн хуваараа өөрчлөх замаар энэ гадаад томилолт, эд тогтчлол худалдаж авах энэ өчигдөр нэгдсэн уралдаан дээр яригдсан одоо нийт дүнгээрээ 118.6 тэрбум төгрөг хэмнэлт гаргаж ингэж ажилласан. Тэрийг төсвийн тодтолд бол яг тэр хэмжээгээр нь оруулж ирж өргөн барьсан байж байгаа. Зүгээр тэр энэ дотроосоо бол 6 байгууллага энэ ковидтэй яг нүүр тулж байгаа эрүүл мэндийн салбарын бол нэгч төгрөг хойшлоогүй яг бүрэн санхүүжиж байгаа. Тэгээд хэл, гайл, мэрэгжлийн хяналт, онцгой гэсэн ийм байгууллагуудын зардал бол нэгч төгрөгөөр хасаг. Нэмээд 3 номерт өгье да микрофон. Тэр усан сан услалтын системийн талаар бол би яг нөгөө хэлэхэд мэдэхгүй байна. Тий. Хүнсөд аж ахуй хөнгөө 2 номер. За Батэрдний шинэ асуултанд хариулъя. За төсвийн тодголтой холбоотойгоор хэмнэлтийн горимд хэрхэн ажиллаж байж ерөнхийдөө бид нэр урсгал зардлаа томилт, гадаад дотоод томилт, за мөн одоо хөрөнгийн шинээр тавилга тоног төрөмж худалдах авчлуудыг бол бүгдийг зогсоосон байгаа. За тодглоор бол урсгалаас нэг 13.7 тэрбум төгрөг, за хөрөнгө оруулалтаас 4.1 тэрбум төгрөгийн нэг 6 хөрөнгө оруулалтын ажил одоо орон нутгаар эрхэн шилжсэн байсан. Тэнд одоо тухайн жилийн нээлттэй сонгон шалралтыг зарлаагүй өнөөдөр хүртэл явсан учраас энэ асуудлыг бид нар бол сангийн яамтайгаар яриад хасж байгаа. Тэгэхээр нэг ийм хэмнэлтүүд гарсаа гэж хэлж болно. За мал малын гаралтай түүхийдийг нэгдсэн системээр боловсруулах. Микрофон нэмж өгöd энэ. Микрофоны минутыг урсгах хэрэгтэй. Дархны шинэ цогцлрын хувьд бол яг нийт бүтээн байгуулалтын объемоор үзэх юм бол 10% гүйцэтгэлтэй явж байна. Гэхдээ энэ дотор бол дэд үтсийн ажил буюу эрчим хүч дулааны ажил нь бол 85%-тай. За цэвэрлэх байгууламж нь 30%-тай явж байгаа. Тэгэхээр энэ мал малын гаралтай түүхийдийг зохицоор нь боловсруулахаас гадна нөгөө талд бид нар түүхийд бэлтгэлийн систем буюу энэ хөдөө аж ахуйн биржийн дэд үтсийг хөгжүүлэх чиглэл рүү илүү төлөвлөгөө анхаарах хэрэгтэй байна гэж ойлгож байгаа. За баярлалаа. Дамжин нэмгшүүн асуулт асууя. За баярлалаа. За мэд сайхан сайдаас 3 асуулт байна. Энэ хийж байгаа төсвийн тодтгол дээр нэг юм ямар байдлаар энэ миний ярьж байгаа ярих дараачин 3 асуулт